1995 оны 7 сарын 31-ний өдөр Америк улсын өмнөд Каролина мужийн Робакт байрлах салоныг ажилуулдаг Дана Саттенфельд гэх эмэгтэй ажилчид бүгд явсны дараа ганцаараа салоноо хаагаад гарах гэж байхад нь 6 цаг 30 минутын үед салоны бүтээгдэхүүн борлуулалт хийдэг Дайан Харрис гэх эмэгтэй шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар Данагийн салон дээр очисон байна. Тэр салоны эзэн Данатай дотн байсан учраас түүнд бүтээгдэхүүнээ танилцуулаад бас бус зүйлийн талаар ярилцаар бараг 30 минут болсон гэнэ. Дана түүний борлуулж байгаа бүтээгдэхүүнийг худалдаж авахар болж Даян Данад баярлснаа илэрхийлээд 7 цаг үед салоноос гарсан. Даян салоноос гармагцаа үргэлжлүүлэн тэр хавийн салонуудаар явж бүтээгдэхүүнээ танилцуулсаар 8 цаг 11 минутын үед Данагийн салоны урдуур явж өнгөрсөн. Явж өнгөрөхдөө цонхоор нь харахад Дана салоноо цэвэрлэж байсан гэнэ. Даян цааш явж бусад салонууд руу орж мөн л бүтээгдэхүүнүүдээ танилцуулж дуусаад 8 цаг 30 минутын үед гэртээ харахаар автобусны буудлын руу явсан. Автобусны буудал Данагийн салоны яг урд байдаг байсан. Даян автобусны буудлын дээр очиод автобусаа хүлээнгээ шингэж буй нарыг ажин зогсож байтал Данагийн салоны тэр хавьяас ямар нэгэн зүйл хүчтэй унаж байгаа эсвэл ямар нэгэн зүйлийг хүчтэй цохиж байгаа мэт чанга чимээ сонсогдсон. Энэ чимээ 2 ч удаа сонсогдсон учраас Даян Данагийн салон руу дөхөж очисон. Түүнийг дөхөөд очиход гэрэл нь унтарсан байна. Тэгэхэд Даян дотроо бодохдоо Дана салоноо хаагаад гарч ирэх гэж байгаа юм байна гэж бодоод түүнийг хүлээнгээ бас автобусаа харангаа гадаан нь зогсож байсан. Салоныхаа гэрлийг унтрааж гасан учраас удахгүй гарч ирэндээ гэд хүлээж исэн боловч Дана гарч ирэхгүй байсан бөгөөд салон дотроос эмэгтэй хүний ойрлох чимээ гардаг. Даяна энэ удаа салон руу орж шалахгаар шийдэн болгоомжлон айжуухнаар салон руу төгөж байтал жинсэн өмд цагаан цамцтай уул таних эрэхтэй салоны цонхоор үсрэн гарч ирээд Даянтай харц тулгарч хаад эсрэг зүг рүү humгүй цуцсан байна. Яг энэ үед Даян бодохдоо салонд нь хулгайч орсон байна гэж бодсон. Тэгээд салоных нь яг хажууд нь байрладаг архины мохлог руу орж тусламж гуйхаар болоод яг үүдэн дээр нь очихдоо өнөөх эрэхтэй машиндаа сууж байхдаа дахиад таарчдаг. Тэгээд мохлог руу орж чадалгүй ойролцоох байшин руу гүйж очиод 911 руу залгуулж дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө салонд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу цагдаа нарыг очиход салоны цонхны торон хаалт нь унсан. Мөн хаалга нь баг зэрэг онгойсон байдалтай байсан. Цагдаа нарыг салон руу ороход салон доторх тавилга, эд зүйлс нь эн тэндгүй тарж эвдэрсэн байсан. Тус салонд үйлчилгээний өрөө гих дахин нэг өрөө байсан ба тус өрөө рүү цагдаа нарыг ороход цус болчихсон, нас барсан байдалтай эмэгтэй хүн халуун усны ёнгсыг хантай холбосон хоолойноос дүүжлэгсэн байсан бөгөөд энэ эмэгтэй салоны эзэн Дана мөн байсан. Ингээд шууд Данагийн цогцыг задлан шинжилгээнд оруулахаар лаборатори руу явуулсан байна. Удалгүй задлан шинжилгээний хариу гарсан бөгөөд түүнийг амьсгал хураахаас өмнө хүчирхийлүүлж дараа нь хоолоогоо боолгуулж амьсгал хураасан гэдгийг нь тогтоосон. Мөн Данагийн биеэс гэмт хэрэгтний үрийн шингэн илэрсэн. Цагдаа нар хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд Данагийн төрөвч болон зээлийн картууд мөн хэрэг болсон өдрийн орлого алга болоогүй байсан. Тиймээс хэрэгтэн хулгай хийх биш хүчирхийлэл үйлдэх зорилготой байсан гэж дүүнэн мөрдлөгөө эхлүүлсэн. Мөрдөгчд мөрдлөгөө эхлүүлмэгцээ хэргийн газраас гэмт хэрэгтний хуруу нэхээ болон усны жирхэг олсон. Хэрэгтэн уул мөр устгаагүй байгааг хараад өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй нэг ясандаа энгийн иргэн байна гэж мөрдөгчд үзсэн. Мөн Данагийн цогцыг үйлчлэгээний өрөөнөөс олсон ч хэрэгтний хурууныхээ усны ширхэг гэх мэт эд мөрийн баримтуудыг эрэгтэйчүүдийн угаалгын өрөөнөөс олсон. Тиймээс хэрэгтэн Данаг нойлын өрөөнд амийг нь хороосны дараа үйлчилгээний өрөө рүү зөөж оруулсан гэж дүгнсэн байна. Хэрэг болсон өдөр хэрэгтнийг харсан гэрч болох Даян цагдаагийн газар очиж мэдүүлэг өгч хэрэгтнийг дүрслэн хэлсэн. Тэрээр цагдаа нарт тайлбарлахдаа 18-19 юм уу 20-21 насны намхан нуруутай цайвар үстэй эрэгтэй байсан гэж мэдүүлсэн. Түүний хэлсний дагуу хэрэгтний ам зургийг зурулаад зургийг олон нийтэд ил болгон эрен сурвалжилж эхэлдэг. Тэгээд хамгийн түрүүнд Данагийн нөхрийг нь сэжигтнэр татан цагдаагийн хэлц рүү аваачин байцааж эхэлсэн. Яагад гэвэл тэр үед Дана нөхөртэйгөө муудалсан байсан бөгөөд нөхрөөсөө салахаар өргөдөл бичээд бэлдэж байсан юм байна. Мөн тэдний хүүхдүүдээс мэдүүлэг авч байсан ба тэдний хүүхдүүд нь аав ээж хоёроо муудалсан гэдгийг нь хүлээн зөвшөөрч байсан ч тийм том асуудал байгаагүй. Тэгтлээ амин төрөх хэмжээний асуудал юусоо ч болоогүй гэж мэдүүлж байсан байна. Данагийн нөхрийг сэжигтнэр татсан бас нэг шалтгаан нь цогцос олдсон өрөөнөөс Майкийн хурууныхээ маш ихээр олдсон. Тэгэд мөрдөгчд түүнд өөрийнх нь хурууныхээ үйлчилгээний өрөөнөөс маш ихээр олдсон тухай хэлэхэд тэр огтхон ч гайхалгүй халуун усны ёнгсыг суйрлуулсан гэдгээ хэлсэн. Тухайн үед Майк
халаалт хөргөлтийн компани ажилуулдаг байсан. Эхнэрээ салоноо нээж байх үед нь засар үйлчилгээ сорилуулалтыг өөрөө гардан хийж байсан гэж мэдүүлсэн. Түүний мэдүүлгийн дагуу шалгаж үзэхэд үнэхээр салооны засар үйлчилгээ сорилуулалтыг Майк бүгдийг нь гардан хийсэн болох нь тогтоогдсон байна. Мөн Данагийн нөхөр Майк Дана амьсгал хураадаг өдөр алибитай байсан. Алиби гэдэг нь хэрэг гарах үед өөр газар байсан нь тогтоогдсон буюу хэрэгт ямар ч холбогдлогүй гэсэн утгатай юм байна. Гэсэн ч мөрдөгчид Майкаас худал үннийг нь хэлж байгаа эсхийг шалгах тест авахар болсон. Майк ч ямар ч хэрэгэлзээгүйгээр тестийг өгч үнэн ярьж байгаагаа баталсан. Ингээд түүнийг хэрэгт холбогдлогүй гэж үзэн сэжигтнээр татгаа байлсан юм байна. Мөрдөгчид хэргийг дахин эхнээс нь мөрдөж эхэлсэн. Угаалгын өрөөнөөс болон үйлчилгээний өрөөнөөс олсон хурууны хээг цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэлдээ ял эдэлж байсан хүмүүсийн хурууны хээтэй харьцуулахад нэг ч хүнийхтэй таараагүй. Энэ нь гэмт хэрэгтэн ял эдэлж байгаагүй гэдгийг баталж байгаа юм. Мөн хэрэг гарсны дараагаас шижигтэн байж магадгүй хүмүүсийг харсан гэх мэдээллүүд нэлээдгүй ирсэн. Ихэнх гэрчүүд сэжигтний царайг тод хараагүй ч салон хаахаас өмнө сэжигтэн итгээд Сэнхэр өнгийн Ford Bronco маркийн машинтай Данагийн салааны ойр хавар эргэлдэж байсан гэж мэдүүлж байсан байна. Гэхдээ нэгэн ч сэжигтний царайг нь тод санахгүй байна гэсэн учраас хэрэг тайлагдшгүй хэрэгүүд донд орох магадлалтай болоод байсан. Ингээд мөрдөгчид Данагийн салаанаар үйлчлүүлдэг бүх хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн. Тэр үеэрээ Ford Bronco маркийн машинтай 17 настай хүүг сэжигтнээр татсан. Тэр ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд ээжийнхээ машиныг 17 настай хүү ихэвчлэн унаж авдаг байсан юм байна. Түүний нэрийг Jonathan Big гэдэг байсан. Тэгэд мөрдөгчид Jonathan-ыг баривчлан хатуу чанга бүрдлэг явуулж байцааж эхэлдэг. Jonathan хэрэгтэй холбоотой юу ч мэдэхгүй гэж мэдүүлж байсан бөгөөд түүний ээж хүүгээ энэ хэрэгт холбоогүй алиби гэдгийг нь батлан мэдүүлэг өгч баталж чадсан юм байна. Гол нь гэрчүүдийн харсан Ford Bronco маркийн машин нь тэр үеийн Америк улсад алдартай загвар байсан учраас Майкийг тус машиныг ундаг гэх шалтгаанаар л зөвхөн түүнийг байцаах, баримтлах боломжгүй байсан. Тиймээс мөрдөгчид Jonathan-аас авч байгаа байцаалтаа дуусгаад ээжтэй нь хамт түүнийг явуулсан юм байна. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр л байсан хэргийн талаар баримт нотлохоо олдохгүй байсан учраас хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд $50,000 шагналтай гэж зарласан. Ингэж зарлсны дараа олон хүн холбогдож мэдээлэл өгсөн ч хэргийг илрүүлэхэд тус болох нэг ч нотлохоо олдоогүй юм байна. Хэрэг гарснаас 2 жилийн дараа буюу 1997 онд нэгэн засан хүмүүжүүлэх газрын хоригдол Данаг хөнөөсөн алуурчныг мэднэ гэх мэдээлэл өгдөг. Мөрдөн байцаагчид даруйхан түүнээс мэдүүлэг авахаар шууд засан хүмүүжүүлэх газар руу буюу шорон руу очдог. Хүмүүжигч мөрдөгчдөд хэлэхдээ хамт нэг камерт хүмүүжиж байгаа Russell Coin гэх хэрэгтэй Данаг хөнөөсөн сэжигтэн гэж мэдүүлсэн. Яагад гэвэл Russell өөрийгөө Данаг хөнөөсөн гэж дандаа ярьж явдаг. Тэр Данагийн зургийг өрөөндөө наадаг байсан. Мөн зургийг нь байнга биедээ авч чаддаг байсан гэх зэргээр ярьж байсан. Russell гэхийн нэтгээд Данад тохиолдсон эмгэнэлт явдлын дараа өөрийн хуршаалын эмэгтэйгээ хөнөөсөн хэрэгээр шоронд хоригдож байсан учраас мөрдөгчид энэ мэдүүлэг үнэн байх магадлалтай гэж үзсэн. Мөрдөгчид Russell-ийн зургийг хэрэг болох өдөр сэжигтэнтэй нүүр тулсан гэгдэх гоо сайхны салааны худалдагч Diane Harris үзүүлсэн. Diane зургийг хармагцаа хэрэг гарсан өдөр миний харсан эрэгтэй мөн байна. Тэр гэмт хэрэгтэн мөн гэж мэдүүлсэн. Ингээд Russell-ийг гол шижигтнээр татан шүүх хурлыг тавлсан бөгөөд шүүх хурлаас өмнө хэргийн газраас олсон хурууны хээ болон хохирогчийн биеэс олсон хэрэгтний үрийн шингэнийг Russell-инхтэй харьцуулж үзсэн бөгөөд хачирхалтай нь аль нь ч таардаггүй. Шинжилгээний дүү ингэж гарсан ч Russell өөрийгөө хэрэгтэн гэж мэдүүлсээр байсан. Гэсэн ч Russell-ийн ДНК хэргийн газрын хаанаас ч илрээгүй. Ингээд хэрэг илэрч чадахгүй байсаар 10 жилийн дараа 18 настай Данагийн охины ачаар санамсаргүй байдлаар хэргийн сэжүр гарч мөрдөн байцаагчид мөрдснөөр хэргийг үйлцэн гэмт хэрэгтнийг илрүүлж олон нийтэд мэдээлж байсан юм байна. Dana Satterfield 1967 оны 11 сарын 16-нд Америкийн нэгдсэн улсын Өмнөд Каролина мужийн Станбург хотод төрсөн. Тэр багаасаа ээлдэг нэгэн байсан учраас маш олон найзтай, хүрээлэл олонтой байсан юм байна. Дана ахлах сургуульд байхдаа найз залуугаасаа жирэмсэн болж ахлах сургуулаа төгсмөгцөө найз залуутайгаа хурмаа хийсний дараа том охин Эшлигээ төрүүлсэн. Гэвч охиноо төрсний дараа нөхрөөсөө салсан юм байна. Шалтгаан нь хүүхэдтэй болсны дараах амьдрал нь санснаас хэцүү байсан тул залуу хос үүнд бэлтгэлгүй байснаас болж өдөр бүр үйл ойлголцол үүсч
даамжирсаар салах шийдвэрт хүрсэн нь тэр юм байна. Ингээд Дана ганцаараа охиноо өсгөж эхэлсэн бөгөөд энэ нь ч түнд хэцүү байсан. Удалгүй танилаараа дамжуулан Майк Саттерфилд гэх хүнтэй танилцсан. Майкийн хувьд өөрийн хүчээр амжилтанд хүрсэн бизнесмен байсан бөгөөд орон нутгийн халаалт хөргөлтийн компанид захирал байсан. Танилцаад удалгүй тэд үерхэн хурмаа хийснээр тэдний хүү Брэндонд хүрсэн. Майк мөнгө сайн олдог байсан учраас хурмаа хийсний дараа хүүхдүүдтэйгээ дутагдцуулгүй аз жаргалтай амьдарч байсан гин. Гэхдээ Дана удалгүй сэтгэл готролд орж өөртөө байгаа зүйлдээ баярлахаа болсон байсан. Түүний энэ байдлыг нь эргэн тойрныхын хүмүүс дүгнэж тайлбарлахдаа магадгүй ахлах сургуулаа төгсөөд шууд хүүхэдтэй болоод түүнээс хойш байнга гэртээ суусан болохоор тэрнээс болоод сэтгэлээр унаж байсан байхаа гэж дүгнж ярьж байсан. Дана хүүхдүүдээ биеэ дагаад ирэх үед нь одоо өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хий гэж шийдсэн. Тэр багаасаа салаантай болохыг хүсдэг байсан. Тиймээс гоо сайхны сургалтанд бүртгүүлж өсчин болохын тулд хичээн суралцсан. Хэсэг хугацаанд өсчнээр ажиллан туршлага хуримтлуулж байгаад өөрийн гэсэн салаантай болохоор шийдсэн. Тэгээд нөхөр Майкаасаа тусламж хүссэн байна. Нөхөр нь ч түнд туслан салоныг нээж өгсөн бөгөөд мөрөөдлийн ажлыг хийх боломжтой болсон юм байна. Гэвч салон нэгдсэний дараагаас тэдний харилцаа хүндэрж үл ойлголцох асуудлууд гарч эхэлсэн. Байнга муудалцдаг болсон бөгөөд хурмаа хийгээд 7 жил болсны дараа буюу 1995 онд салахаар болсон. Дана хүүхдүүдээ аваад байшин худалдаж авч амьдарч эхэлсэн бөгөөд харин Майк Данаг болон 2 хүүхдээ эргээд ирэхийг нь хүлээж байсан гин. Дана харин түүнээс бүр мөсөн салахаар шийдэн өмгөөлөгч хүссэн нөхрөөсөө гэр бүлийн баталгаагаа салахаар бэлдэж байсан юм байна. Гэвч харамсалтай нь тустай амьдраад хэдхэн сарын дараа буюу 1995 оны 7 сарын 31-ний өдөр Дана өөрийн ажилуулдаг салондоо амь насаа алдсан. Данагийн охин ээжийнх нь зогцыг салоноос гаргаад эмнэлгийн машинд зөөж байх үеийг нь харсан бөгөөд тэр үеэс хойш цочролд орж хэсэг хугацаанд юм ярьж чадгаа байсан байсан. Данагийн охин Эшли ээжийг нь хөнөөсөн алуурчинг олдож шийдэглээ аваасаа гэж хичнээн хүсч байсан ч хэрэгтэн олдолгүй тайлагдчихгүй хэрэг болон үлдсэн байсан. Энэ хугацаанд охин нь энэ хэргийн талаар марталгүй санаж байхыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд уриалж байсан. Ингээд хэрэг гарснаас 10 жилийн дараа буюу 2005 оны нэгэн өдөр Данагийн охин 18 настай Эшли машинаа засуулахаар засварын газар очиод Майкл Пэс гэх хэрэгтэйгээр машинаа засуулсан ба тэд тэр үед нэлээд олон зүйлийн талаар яриа өрнүүлсэн. Эшли машинаа засуулж дуусаад машин засварын газраас явх үед нь засварчин Майкл хамт ажилладаг хүндээ энэ охиныг хааны газар харж байсан юм шиг байна да гэж хэлсэн. Гэхэд хамт ажилладаг эрэгтэй нь Майклд 10 жилийн өмнө өөрийн ажилуулдаг салондоо амиа алдсан эмэгтэйн охин гэж хэлсэн. Яагаад түүнийг таних байгаа вэ гэвэл ээжигээ амиа алдсны дараа хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэн олон нэвтрүүлэгт оролцсон ярилцлага өгч байсан учраас түүнийг хүмүүс таньдаг болсон байсан. Майкл Эшлигийн хэн гэдгийг мэдмэгцээ хийж байсан ажлаа болоод шууд гэртээ харахаар болсон. Майкл гэртээ очиод хэсэг хугацааны дараа цагдаагийн газар руу уцтаад 10 жилийн өмнө болсон хүн амны хэргийн талаар мэдүүлэг өгөө гэж хэлсэн. Эхлээд Майкл цагдаад нэрийг нууцлан 10 жилийн өмнө Дана Саттерфилдийн амийг хөнөөсөн хүн хэн болохыг мэднэ гэж хэлсэн. Тэрээр үргэлжлүүлэн 10 жилийн өмнө болсон хүн амны хэргийг үйлдсэн хүн бол миний багын найз Джонатан Вик гэж хэлдэг. Майкл хэрэг гарсан 1995 оны 7 сарын 31-ний өдрийн үдээс хойш Джонатантай хамт байсан. Тэр өдрийн орой Джонатан Данагийн салон руу очиод түүнд сэтгэлээ илчилнэ гэж хэлж байсан гин. Тэр үед Джонатан салооны эзэн Данад анхны харцаар дурлаад тэр салоноор байнга үйлчлүүлдэг болсон байсан. Салонд очих болгондоо Данад болцох санал тавьдаг байсан ба тэр үед 27 настай байсан Дана өөрөөсөө 10 насаар дүү 17 настай Джонатаны хүсэлтийг хүлээж авдаггүй. Зүгээр л инээгээд өнгөрөөдөг байсан гин. Тэгэд Джонатан Данатай уулзахаар салон руу явсан. Яг тэр өдрийн оройн нь Дана хүнд алуулсан гэх мэдээллийг Майкл сонссон юм байна. Тэгэд шууд Джонатан руу залгаад арай чи түүний амьд хүрсэн юм биш үсттэй гэж асуухад Джонатан хүүтнэр дав болон инээгээд Данагийн талаар сонирхоод байвал чамаач гэсэн хөнөж болно шүү. Дахиж Данагийн талаар хааны газар яриад үзээрэй гэж сүрдүүлсэн гэж мэдүүлэг өгсөн юм байна. Тэр үед үнэхээр өөрийг нь ч гэсэн хорооно гэж бодож байсан учраас 10 жилийн турш юу ч хэлж чадалгүй байсан гэж уйлж байсан гин. Түүний энэ мэдүүлгийг сонсож байсан цагдаа яагаад гинэд энэ мэдүүлгийг өгөх болсон бэ гэж асуухад миний ажилтдаг машин засварын газар нэг эмэгтэй ирсэн. Би түүнтэй яагаад чим их олон зүйлийн талаар ярилцаж байсан. Ярилцаж дууссныхаа дараа би түүнийг 10 жилийн өмнө амиа олсон салооны эзэн
Данагийн охин гэж мэдсэн. Тэгж мэдмэгцээ Тэнгэрээс энэ хэргийн талаар ярих хэрэгтэй гэж хэлж байгаа дохио гэж бодсон гэж хариулсан байна. Ингээд мөрдөгчд Жонатаныг хэрэгтэн гэдгийг мэдэж авсан ч зөвхөн Майклийн мэдүүлгийн дагуу Жонатаныг буруутгах боломжгүй байсан. Яагад гэвэл Майкл үнэн зөв ярьж байгаа эсхийг нь мэдэхгүй. Бас өөрийгөө нууцлан мэдээллийг хүсэн учраас хэдий мөрдөгчд Жонатаныг баривчлан шүүхэд өгсөн ч шүүх ийм байдалд хэрэгтнийг буруутгах хүндэслэл бараг тэг хувьтай байдаг гин. Тиймээс мөрдөгчд Майклтэй биеэр уулзсан мэдүүлэг авахыг хичнээн ятгасан ч тэр зөвшөөрөхгүй байж байгаад эцэст нь өөрийн биеэр цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхээс мөрдөгчдөд Жонатаныг баривчлах зөвшөөрөл өгч тэр даруй Жонатаныг гэрлөө очиод түүнийг баривчилсан. Мөрдөгчд хуулийн заалтын дагуу эхнээс нь дистаралтай явж байсан. Харин Жонатан өөрийгөө буруугүй гэж мөрдөгчдийн өдөөс эсэргүүцэл үзүүлж байсан ч мөрдөгчдөд шүүхээс өгсөн албан ёсны зөвшөөрөл байсан учраас түүнийг баривчилж чадсан. Ингээд Жонатанаас ДНК шинжилгээ авч шинжилгээний хариуг хэргийн газраас олдсон эд мөрийн баримтуудаас авсан ДНК шинжилгээний хариутай харьцуулна. Шинжилгээний хариу бага зэрэг удах учраас хариу гарч байх хооронд нь мөрдөгчд Жонатаны ойр дотны хүмүүсээс болон найзуудаас нь мэдүүлэг авч өнгөрсөн амьдралынх нь хар бараан зүйлүүдийг мэдэж авсан. Жонатаны хуучин найз охиноос ахуулан түүний талаарх аимшигтай түүхийг нь мэдүүлж байсан. Жонатаны хуучин найз охин хэлэхдээ тэрээр уурлах болгондоо намайг Данагийн салааны өмнө хүчээр авчдаг байсан. Салааны урд очмогцоо өөрийг нь уурлуулбал амиа олсон салааны эзэн Дана шиг болгон шүү гэж сүрдүүлдэг байсан. Тиймээс би маш ихээр айдаг байсан учраас өвнөөс нь зурж чаддаггүй байсан гэж мэдүүлсэн байна. Жонатан ахлах сургуулаа төгсөөд Америкийн нэгдсэн улсын явган цэргийн ангид элсэж 2 жил алба хаасан бөгөөд цэргийн албанд хүртэл өөртөө зөрчилдөд байгаа хүмүүсийн эсрэг хүчирхийлэл үйлддэг байсан. Ингээд Жонатан цэрэгт дасан зогсож чадалгүй түүний цэргийн албанаас албатан халсан хэмээн Тэнгисийн цэргийн корпусын хамтрагчид нь мэдүүлэг өгсөн. Цэргээс халагдаад ажилд орсон ч удалгүй ажилласаа гараад ажлаас ажлын хоронд тэнүүчилсэн нэгэн байсан. Ажил дээр ч гэсэндээ бие барьж чадахгүй ажлынхантайгаа байнга муудалцдаг байсан. Ер нь уураа барьж чаддаггүй төрлийн хүн байсан гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь мэдүүлсэн байна. Мөн Дана амиа алдаад 7 жилийн дараа буюу 2002 оны 9 сарын 24-ний өдөр Жонатан өөр нэг найз охинтойгоо гадуур гарсан бөгөөд энэ өдрийн орой Жонатаны найз охин гэртээ очиагүй юм байна. Түүний найз охиныг Хийзер Силерс гэдэг байсан. Тэр үед Жонатаны харгас хандлагаас болоод найз охин нь түүнээс зайгаа барих гэж байсан бөгөөд уг нь бол тэд сүү тавих таваа гаргасан байсан. Жонатан тэр өдөр түүнээс уулзаж ярилцъя гэж ятгахсаар уулзгаралсан юм байна. Гэвч тэд уулзсны дараа Хийзер гэртээ ирээгүй. Тэр үед Хийзерийн хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчд Жонатанаас байцаалт авсан ч баттай нотлох баримт олдоогүй учраас хэргийг илрүүлж чадалгүй тайлагч руу хэрэгүүдийн дунд орж үлдсэн байсан нь тэр юм байна. Жонатаны эргэн тойрны хүмүүсээс мэдүүлэг аваад дуусч байх үед шинжилгээний хариуч гэсэн гарсан. Хариугаар хэргийн газраас олдсон эрэгтэйн ДНК Жонатаны ДНК шинжилгээний хариутай 99.9% таарсан. Шинжилгээний хариу гартал Жонатаныг буруутгах баттай нотлохоо олдоогүй байсан учраас түүнийг явуулсан байсан юм байна. Ингээд 2005 оны 10 сард мөрдөгчд Жонатаныг гэрээс нь баривчлан эцэст нь хэрэг гараад 10 жилийн дараа гэмт хэрэгтэн Жонатан бөм болох нь тогтоогдсон юм байна. 2006 оны 11 сар Жонатаны шүүх хурал болсон. Мөрдөгчд Жонатаныг тэр үед Данатай болцож дотно болохыг хүсэж ажлыг нь тарах үеэр ноцсон бөгөөд тэр үед нөхрөөсөө салаа тухай бодож байсан ч арай салаагүй нөхөртөө дээрэс нь 10 насаар дүү залуутай болцохоос татгалцсан учраас Жонатан байнга эсэргүүцэд байсанд нь уурлан уг адгийн үйлдэлээ үйлдэх болсон гэж дүгнсэн байна. Хүчирхийлүүлж байх үедээ Дана ухаангүй болсон учраас Жонатан салааны гэрлийг унтраасныхаа дараа Данаг үйлчилгээний өрөө рүү аваачин аминд нь хүрч салааны цонхоор гадагш гарч зугтсан гэж прокурорын зүгээс мэдэгдсэн. Харин Жонатаны өмгөөлөгч тухайн үед гоо сайхны салааны эрэгтэй угаалгын өрөөнөөс олдсон эрэгтэй үс Жонатанаас гадна 3 дахь этгээдийн үс илэрсэн гэдгийг мэдсэн учраас үүн дээр анхаарал хандуулан мөрдөх хүсэлт гаргаж байсан. 3 дахь этгээдийн үс олдсон шалтгаан нь Жонатан салаанаас явсны дараа хэн нэгэн этгээд салаанд нь ороод Данагийн аминд хүрсэн байх магадлалтай гэж Жонатаны талаас маргалдаж байсан. Гэхдээ шүүхийн талаас эрэгтэйчүүдийн бийцэх өрөө учраас 3 дахь этгээдийн үс илэрх нь тодорхой асуудал гэж хариу өгсөн. Шүүхийн талаас Жонатаны шүүгчийг хэргийг халбаар гуйвлан худал баримт ухаан гаргаж ирж хоосон цэцэрхэж байна гэж үзэж байсан. Харин Жонатан болохоор
Шүүхийн зүгээс баг багаар өөрийнх нь эсрэг болж байгаад гомдолтой байгаагаа хэлж охиноо өсгөж байгаа болохоос би алуурчин биш хэмээн шүүхийн танхимд уйлж орилж байсан нь түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг нотолж байгаа үйлдэл болсон гэж үзэжсэн. 2006 оны 12 сард иргэний төлөөлөгчдийн газар 20 минут хуралдсаны эцэст бүгд дуу нэгтэйгээр Жонатанг тулгаж байгаа бүх зүйл ангиар нь гин буруутай гэж тооцсон. Эцэст нь Жонатаныг Данаг хүнээсэн гин буруутай тооцсон. Бүх насаар нь хорих ял оноосон. Мөн Данаг барьцаалсныхаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн учраас нэмээд 30 жилийн хорих ял оноосон. Жонатан тэр даруй давд заалдсан ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд 2035 онд болох тэнцэнгээр суллах боломжийг тэрээр хүртэх эрхгүй юм байна. Шоронд хоригдсноос 4 жилийн дараа буюу 2010 онд Жонатан хамт хоригдож байсан хүмүүжигчийнхээ биед халтсан хэрэгээр ял сонсож 3 жилийн хорих ял нэмүүлсэн. Шоронгийн зүгээс Жонатан ялын хэмжээг харгалзан үзэж ганцааран гянданд хордог юм байна. Тэрээр 6 сард нэг удаа гяндангаас 1 цагийн хугацаатай л гардаг гин. Данагийн охин болох хэргийг үйлдсэн хэрэгтэн олоход том өрг гүйцэтгсэн Эшли гэрлэж 2 хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байгаа юм байна. Тэрээр өмнөд Каролина дахь Стамбургт байрлах аюулгүй байдлыг хамгаалах газрын хүчирхийллийн хохирогчдод туслагаар ажилладаг. Эшли гэмт хэргийн хохирогч болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан сургалтын хөтөлбөр хүртэл гаргасан байдаг юм байна.